Сайн мэцгэн өдөр Лондон гараан дээр миний зөвлөгөө 2 дугаар дугаар эхлэж байна. За өнөөдрийн гол онцлог нь бол Лондон гараан дээр тэмээ F-та гарахад хэрхэн яаж тавлах вэ гэдэг зөвлөгөөг өгье. Энэ бол айгүй заавал мэдэх ёстой гэж бодож байгаа. Мэдэх ёстой зүйлийн нэг юм байна гэж үндсээр арай гэж утсан. За дийдүү дийто тэмээ F4 мар F6 Е3 тэмээ F яг энэ байранд энэ тэмээ F5 гэдэг байна. Энэ дээр яг хүмүүс за яг ижилхэн юм байна. Лондон системтэй ижилхэн юм байна. Е3 Е6 C3 гэл байрлаа аваад тэмээ D3 явал яг нөгөө байрлалч яг ижилхэн яваад нөгөө тэнцүү байрлал үүсэх тий. Тэгийг хэмтчлээ ингээд тэнцүү байрлал үүсэх. Иймэрхүү байрлалаар тоглоод байдаг. Тийм учраас өнөөдөр яаж зөв тоглох вэ гэдэг. Тэмээ F5 хөлбөр дээр яаж зөв тоглох вэ гэдгийг таахан хэлж өгье гэж бодсон. Энэ дээр хамгийн сайн нүүдэл нь бол C4 гэдэг нүүдэл гэдэг. C4 гэхээр энэ яг ч нэ гэхээр мар F6 мар C3 тий мар C3 тэрэг C1 бирс B3 гэдэг энэ E6-оор давтална, B6-оор давтална, мар F3 гэдэг инхүү гэд зөв байрлал одоо юу D4 тоглох хүмүүс одоо зөв байрлалыг авах тийм бүрэн боломжтой. Тийм хэлбэрлэл шилжиж байгаа. За E6 мар C3 C6 бирс B3 за бирс B3 гэдэг нүүдэл нь B7-гийн өрөө давталж байна тий. За энэ дээр нэг л хамгаалт бий. Хэрвээ B6 гэх нь нүүдэл CD идчихдэг баг. За B6 гэдэг нүүдлээ бирс B6 гэдэг нүүдлийг хий. B6 гэдэг нүүдэл дээр C5 бирс B3 идэхгүй гэхээр одоо жишээ нь C7 нүүжлэхгүй нь A6 нүүждэхгүй нь ягаад тэгэхээр энэ хоёр тэмээний нүүдэл байна. Одоо бусад өөр одоо энэ нүүдэл энэ хоёрлоо нөгөө энэ B7-гийн хүүг алдаад A8-ын тэргийг алдах. Тийм үндэстэй байгаа учраас бирс B3 AB за энийг AB дээр одоо цагаан яг яах гэж байна гэхээр тэмээ бинэ мэдээд айл тэрэг бинэ мэдхээр тэрэг хадлаа идэх гэж санаатай. Тийм учраас ганцхан A6 гэдэг цорын ганц нүүдэлтэй. За тэгэхээр B4 мор B-гээс D7 яг энэ дээр айл битүү болчлоо гэж бодож болохгүй. Бид нар А шугамар гэж тоглолтыг илүү санаачлагтай авч явах ийм сайн нүүдэл байдаг. За энэ дээр одоо манай хоёрын хүчээр давталж байна А6-ийн хүү рүү. А5 бол хүү B6 гэж жаад энэ хүн дээр А5 хүн дээр тэргээ давхарлаад энэ хүү рүү давталж ажлын төлөвлөгөө авах боломжтой. За CB мор B5 тэрэг C8 мор C3 буцаад за энэ дээр бол мор C3 гэдэг нүүдлийг бас зөвлөд. Уул нь яг мор D6 гэдэг нүүдлийг хийгээд айл тэмээгээр идээд манах тэмээгээр идээд бас тэ мор E4 гэдэг нүүдэл ч юм уу. Тэгээ айл буцаа сэлгээх боломжтой гэдэг ч юм уу. Тиймэрхүү нүүдлүүд гарч ирэх үүднээс би мор C3 гэдэг нүүдлийг яг энэ дээрээс бас зөвлөе гэж бодоод. За энэ дээр одоо Лондон гарааны хамгийн чухал зүйл бол энэ тэмээ F4-ийн тэмээ. F4-ийн тэмээ гол диагонал идэлсэн ба. Энэ тэмээг устгахгүй бол хар талын энэ бор буудлууд бүгдээрээ сулралтай бөгөөд хоцрогдолтой харагдаж байгаа. За энэ дээр бол бор тэмээг устгахгүй бол хэрэв устгахгүй жишээ нь одоо ингээд тэмээ E7 гэдэг нүүдлийг гэвэл жишээ нь H3 гэж цогтаачж байгаа. Дараа нь ямар нэгэн давталгаа орж ирвэл инженэ одоо нөөхн
нуугдчихад одоо энэ диагоналыг чигээр нь эзлэх тийм бүрэн боломжтой. За мар F3 дараа нь тэмээ E2 сэлгээ гээд явчих. Тийм учиртай учраас айл мар хааштай гэдэг нүүдлийг хийхээс өөр сонголт байхгүй гэж бодож байгаа. За тэмээ G3 мар G3. За яг ийм хүний бүтсэн дээр энэ тэмээ энд идүүлсэн тохиолдол дээр за 199% нь АС гэж хэлдэг. Ягаад тэгэхээр энэ хүний бүтцийг хамгийн сайн хүний бүтц буюу хүний структур гэж байна. Өнөөдрийн хичээл дээр бас хүний структурын юу бас давхар орж байгаа. Энэ төрлийн ойлголтууд бас заавал явж явах учиртай. Дээр нь энэ Лондон системийг тоглож гэж байгаа өмнө тоглож ирсэн одоо тэр хүмүүс одоо миний энэ хүү санааг хэрэгжүүлээд бас үзчихэд мэдхэд заавал илүүдэхгүй байх гэж бодоод энэ хүү бичлэгийг хийж байгаа. За тэмээ ядлаа дай сэлгийг хэвчээ тийм. Яг энэ би 80D2 гэдэг нүүдлийг санал болгоод байна. Ягаад тэгэхээр гараан дээр бирс салцсан дээр нь шууд бас нэг давталгаа дунд үе задгаа биш байд битүү байна. Тийм үед одоо 80-ыг илүү төв рүү артуулъя. Одоо сэлгчээд 80 ийшээ сэлгчээд буцаж ингээд төв рүү гарч ирэх гэх мэтчлэн нүүдлүүд нүүдэл алдчихна гэж үзээд би ирч шууд үндсэн төлөвлөгөөнд орж 80D2 гэдэг нүүдлийг зөвлөж байна. За сэлгээлээ. За энэ үед айлын харын хамгийн сайн бодно энэ тэмээ. Энэ тэмээ энэ диагоналыг эзэлсэн байна. Энэ тэмээ байхгүй бол харын бүх бод хойно ямар нэгэн нүүдлийн хомс байдалтай хойно байрлаж байгаа. Тийм учраас бид өөрөө итгэхгүй байгаа бодыг айлын хамгийн итгэвтэй байгаа бодоор сольж гол шугам бид нар энэ Б шугамаар тоглох төлөвлөгөөндөө шилжиж байгаа юм. За идлээ. За энэнд яг энэ гол тэмээг нь устгасны дараах бидний гол төлөвлөгөө бол морь F3 гарна. Энэ тэргээ B1 авчирна. Тэгээд хүү B4 B5 гэж нэг хүүгээр B-ийн ганц хүүгээр энэ хоёр хүүг салах гол үндсэн структураа барьж тоглож тэгээд ирээдүйд бид энэ C-ийн үгээр хожлоо байгуул. Тийм тоглолтын үндсэн төлөвлөгөөтэйгээр явах ёстой. За энэ хүү байрлалыг би цагаа нэлээд даваа гэж үзэж байгаа. Одоо тоглолтын бүх төлөвлөгөө бэлэн байна. Хард яг тодорхой төлөвлөгөө алга хэрхэн яаж хамгаалах уу гэдгийг зөвхөн бодох ёстой тийм. За одоо энэ хүү байрлал нь яг яаж үүссэн бэ гэвэл эргээд нэг сануул F3-ийн морь гараагүй байрлалаас үүсэж байгаа. За одоо бид нар морь F3 гарсан байрлалыг хэрхэн яаж ядгийг бас нэг харъя. За морь F3. За морь F3 гэхээр хар хэрхэн яаж саяны бидний төлөвлөгөөнөөс яаж эсэргүүцэх вэ гэдгийг бас харуулъя. Тэмээ F-тэй E3, E6, C4 те яг өмнөх палантай ажиллах морь C6, морь C3, B6, B3, морь B-ээс идлээ C5, идлээ A6. Одоо бид нар нөгөө нэг B5 гэдэг нүүдлийг хийх гээд занал хийсэн чинь айл шугамнасаа зүхтаагаад бидний нөгөө гол үндсэн төлөвлөгөө минь ихний ээлжинд энэ хүртэл яваад дуусчих. Гэхдээ энийг бол цагаан бас тийм муу байрлал биш. Мэдээж бас гарааны бүх цагаан даваатайгаар эхэлдэг. Гэхдээ бидний яг үндсэн бидний гол хэлэх гээд байсан гол санаа бол энэ B5-ын задаргааг тэмээ F5 дээр ашиглахыг би хамгийн түрүүнд заасан. Одоо энэ бол цагаанаас хэрвээ яг иймэрхүү байрлал тоглол энэ морийг A5 дээр авчих хэвээр энэ B-ийн мөн хүн дээр тоглох хэвээр тэмээгээ энд гарах хэвээр богино сэлгэх хэвээр тийм. Яг тэр үед нь хар D-ийн дээр тэмээг авчирч энэ A5-ын гол буудлыг хянах хэвээр. Дээр нь энэ борт тэмээ нөгөө нэг чухал тэмээ минь гол диагонал эзэлсэн байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар H3 гэдэг нүүдлийг хийж амжих нь аягүй чухал. Яагаад тэгэхээр энэ диагоналаар эзэлж морийг энд суулгаж бид нөгөө
гол алсын төлөлөг нь энэ бэдлэгийн юм дээр тоглох гэдэг гол санаатай. За тэмээ F5 дээр буцаад үндсэн хөлбөрлөгөө шилжээ. Би нөгөө мор F одоо нөгөө ялгаагийн сая өмнөх юу дээр харуулсан энэ мор гарсан гараагүй гэдэг. За одоо гараагүйг зөв гэж үзээд за тэмээ F5-ын оронд C5. За би нэг байглал үзүүлье. Энэ C5 дээр C3, мор C6, мор F3, бирс B6, бирс B3, C4, AB, A3, B5, мор B гэж дэдлээ, B4, CB, мор A4, тэрэг C1, мор C6. За яг энэ байрлалыг харахад яг нөгөө ихний авчаад байна. Одоо яах чинь вэ гэхээр G6-ыг төрнө. Энэ B7-гийн хүүгээр энэ хоёрыг хэрхэн солих вэ гэдэг. За жишээ нь B5, B4 тий. Тэгээ богино сэлгээ хийн, хоёр тэргээ хоёр шугам дээр авчирна гэдэг ч юм уу. Гэх байдлаар гол санаа нь энэ B7-гийн хүүгээр энэ хоёрыг солилцох. Дээр нь харын хүүний структур нь ийм хоорондоо холбоостой тий. Ийм байдлаа. Энийг хар хөсөмжилж энэ C5 гэдэг нүүдлийг хийж байгаа. За тийм дээр яаж тоглох вэ гэдгийг би бас нэг ерөнхий одоо нөгөө бидний цаанаас авах гэсэн байдлаас хараас хэрхэн яаж авахыг харууллаа. За одоо энэ дээр хэрхэн яаж тоглох вэ гэдгийг би нэмэлт санаагаар үзүүлье. За алтар ингэж явсан C4 гэсэн. За энд идэхгүйгээр бирс B C2 гэдэг нүүдлээ идэг. Энэ бол тэмээ F5. Тэгэхээр одоо энэ яах чинь гэхээр хэрвээ идвэл бирс B2. За тэмээ ярих цагт энэ шууд идвэл бирс C2 гэжээд богино сэлгээгээд энэ морийг нэг холдуулаад энэ бирс баригддаг. Тийм учраас бас дунд нь тэмээгийн хоёр ихэд хараас сартлах сайн үдээд E6. Ягаад тэгэхээр бирсийг энэ буудлууд дээр авчрахгүй мөн дараа нь бирсний тэргийг идчихэд зүгтах арга хэмжээгээ өөрийгөө бэлдэж байгаа гэсэн. Одоо энэ бирс яг хөө ихэр энэ айрл нь өөр нэг байхгүй тийм бирс аашгүй гэдэг чинь. За энэ дээр ямар нүүдэл хийх вэ гэж. Энэ дээр цагаан талаас ямар нүүдэл хийх вэ гэж. Тэгэхээр энэ бирс B6 гэдэг нүүдэл дээр миний та бүхэн санал болгож байгаа нүүдэл бол бирс C2 гэдэг нүүдэл. Энэ одоо айгүй их таалагддаг. Би онлайнаар яг энэ байдлаар айгүй их тоглож исэн. Тэгээд надад энэ хөлбөрөөр айгүй олон хүн бас орж ирж исэн тий. За энэ дээр хүмүүс тэмээ F5 гэд нүүчдэг. Ялгаагүй юм байна. За энд идэхээр нь ялгаагүй энд идчих юм байна. Дараа нь E6 гэж байгаа тэргийг идчих юм байна гэдэг. Яг энэ нэг сайн нүүдэл гэдэг. Одоо энэ хүн залтай вариант гэдэг юм уу юу гэдэг нь тий. За тэмээ F5. Энд дээр нэг сайн нүүдэл D-ц гэдэг нүүдэл. Энэ яах чинь гэхээр одоо бирсэнд энэ нүүдэл байхгүй. Бирсээ зүгээр өөр тийшээ аваад нөгөө тэмээ солоогоо тий. Тийм учраас манай бирсэг гарцааг байдна. Тийм байдлаа идлээ. Одоо мор A3 эндээс мор A3 юм уу мор D2 гэдэг төлөвлөгөө байгаа. Хамгийн чухал нь тэмээ B5, тэмээ C7, мор D4, мор E5 гэдэг юм уу. Энэ хоёр хүүг муутгах гэж байгаа. Энэ хоёр хүүний аль нэг нь алдагддیں۔ Тийм учраас миний санал болгож байгаа вариант энэ их гоё вариант байгаа. Энийг хэрэгжүүлж үзээрэй гэж та бүхэндээ зөвлөж байна. За энэ хүү одоогийн хичээл нь та бүхэнд маш их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Сонирхолтой байсан байх болов уу гэж бодож байна. За баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя. Subscribe